Нийслэл хотыг тохижуулан иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготойгоор гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг хотын дарга Батүл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрыгч байгуулан 2012 оноос хойш үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Гэр хороолд амьдарч байгаа иргэдийг орон сууцжуулан хотын зарим хэсгийн гэр хорооллыг дид бүтцэд холбон хаосжуулна гэж тухайн үедээ хотын дарга иргэдтэй уулзаж амлалт өгч байсан ч өнөөдөр энэ ажил бодит болсонгүй. Зөвхөн цаасан дээр бичигдсэн тоо мэдээллийг харж дахин төлөвлөлтийн ажил амжилттай хэрэгжиж байна гэж хотын удирдлагууд болон тендерт яасан гэх ажил нь явдаггүй компанийн ам уралдан ярьцгааж байна. Гэтэл яг өнөөдөр бодит байдал дээр энэ ажил ямар явцтай байна вэ? Иргэдийн амьдралд яаж нөлөөлж байгаа бол үүний хариултыг хороодын иргэд өглөө. Анх тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж, иргэн хүнийхээ хувьд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулахаар, үр хүүхдээ тогтвортой орчинд амьдруулахаар газраа чөлөөлж өгчээ. Сайхан амлалтанд нь иргэд итгэсэн, хүлээсэн. Гэтэл 2 жил хүлээгээд ч тэдэнд ямар ч үр дүн өгөөгүй байна. Үгээрч барахгүй байшингаа нураалгаж, газраа чөлөөлж өгчхөд айл айлаар хоног төрүүлж хэцүүхэн байдалтай амьдарч байгаагаа тэд учирлаж байна. Тэгэхээр энэ одоо 2 жил гарan боллоо. Уул 1 жилийн дотор л бүтчих юм айдаал яасан. Тэрнээс хойш тэгээд хүүхдүүд маань орон гэргүй айлаар явах зовлон их байна. Ийм учраас миний хүсэж байгаа юм бол юмаа өгсөн, юмаа авъя гэдгийг л би хэлж байна. Ер нь тэгээд сайхан орон сууцсан бас тогтчл тийм гой юм сайхан юм байхад нийслэлийн хөнгө нүүр царай энэ дамбад арчаад хэрэгтэй юм байна гэж би бодож ойлгосон учраас би хугацаанд л байшин барилгаа нураасан л та. Тэгээд одоо тэр ажил бүтэхгүй болохоор нийслэлийн ажил ер нь хаашаа байна. Ер нь тэгээд Батүл дарга амнаас гарсан үг биелэгдэж гэнэ үү? Өөрийн удирдлаганд байсан хүмүүс ингэж хойрог ханддаг юм уу? Өөрөө ингэж бас нэг дэгэн доо юм яриад уулын тэгж ярмааргүй л байгаа ард түмнэр тоглоом хийж болохгүй шүү дээ. Тэр тусмаа хүний орон байр. Хамгийн гол нь хүн орон байртай гэр оронтой байж ижил амьдрын хоол унднаас өмнө хүний орон гэрэл хэрэгтэй шүү дээ. Хүний орон гэрээр тоглоом тохуу хийж яасан ч болохгүй. Болон бүтэн гэж дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн л бол нарийн төлөвлөгөөтэйгээр иргэдэд хохирол учруулахгүйгээр шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэйг тэд сануулж байна. Газраа чөлөөлж өгчхөд орон сууцанд орно гэж мөрөөдөж байсан ч бүрч эсэргээрээ орох орончгүй үр хүүхдээ дагуулад түрээсийн байр хэсч хамаатан саднаа царайчилж амьдрах нь ямар хэцүү сэтгэлийн зовлонтой амьдрал вэ гэж Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны өндөр настан ярьж байна. Яг энэ байдлаас олж нэг хүн амиа алдсан тохиолдолч гарсан байна. Энэ олон айлууд болгосон л та газар чөлөөлж өгсөн. Тэгээд одоо айлаар явж байгаад энэ Төмөрбаатар гэж бас нэг айл манай нөгөө байсан бас газар хугацаанд чөлөөлж өгсөн. Тэгээ айлаар явж байгаад нас барцсан. Тэр Төмөрбаатарын гэр бүлийн хүний өвд болоод олон жил болж байгаа. Тэгээ өөрөө бас айлаар явж байгаа 5 дахь гудал гэж яригдчихсэн. Тэгээ нас барцсан байна. Одоо нэг дүүн эрэгтэй дүүн бас биеийн таар байгаа бол та. Хэдэн өнчөө хүүхдүүд бас орох оронгүй энэ тэнд явж байгаа. Энийг худлаа гэж бодож байгаа бол өөрснөө судлах хэрэгтэй байхгүй. Ингэж оршин суугчдын сэтгэл санаагаар тоглон байж дахин төлөвлөлтийн ажлыг хийх хэрэг байсан ч юм уу да гэж халаглах хүмүүс олон байгаамаа. Анхнаасаа л иргэдийн амьдралыг хотын өнгө зэмжиг бодсон хэрэг огтхонч биш байсан гэдгийг өнөөдрийн бодит үр зураг харуулж байна. Зөвхөн хэдхэн компанитай хувилдан далдуур бизнес хийгээд байна гэж хардах хүмүүс цөөнгүй байгаамаа. Учир нь тендерт ялсан гэх нэртэй компаниуд нь санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар ажлаа удаашруулж иргэдэд хүндрэл учруулсаар байна. Барилгын ажлаа яарвчлан асуудлаа хурдхан шийдгийг оршин суугчид шаардсан боломжгүй байгаа энэ компаниудаас солиод дахин тендер зарлаад өөр компани сонгон шалгаруулж иргэдийн хохирлыг яаралтай барагдуулж өгөөч гэж хотын удирдлагуудад удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл энэ асуудалд анхаарсан хүн нэг ч алга байгаа нь хачирхалтай. Үүнээс гадна барилгын компани ажилчид иргэдтэй бүдүүлэг хандаж өвлийн хүүтэнд хүртэл хүчээр нүүлгэн шилжүүлж дайрч давшлан оршин суугчдыг айлган сүрдүүлдэг байжээ. Үндсэн хуулийн зааснаар тий хүнийхээ эрхийн дагуу би яг зүгээр тэрийг нь үзчихье би. Энэ яаж гэрээ хийсэн бэ? Тэрийг нь мэдчихье гэж л шаардлага тавьсанасаа болоод ингээ охирчж байгаа байхгүй юу? Би тэг шаардах ясгүй байсан юм шиг байна л дээ. Намайг тэг шаардлаа гэсний үндсэн дээрс ирээд манай хүүхдийг ихийнх нь төрсөн ихийнх нь нүдэн дээр хүүхд ингэж 20 залуучууд ирээд боогоод дөрөн туцтай тий хамгаалтын дөрөн туцтай 20 залууч ирж боож ингэж унгаагаад ухаан алдаж унгаагаад нөхрийн зодод өөр манай гэрлүү бүр дайрж орсон. Одоо энэ хавтас сэргийн материал дээр нь байна. Одоо ингээд бичлэг нь хийцсэн байгаа. Сидийн дээр. Тэгээд дайрч орж байгаа бичлэг бүгд байгаа байхгүй юу? Тэгээд ингээд дайрч ороод манай гал голомтыг бүр яагаад бүр өвгдээсэн минь уламжилж ирсэн бурхан тахлын минь доош нь унгаагаад хаглаад
Тэгээд миний хөлийг хуглаад тэр залуучууд ингээ гიშгэд дайраад орж байгаа байхгүй. Тэгээд миний хөлн дээр гიშгэд гарсан, миний хөл хугарсан. Хин хуусныг мэдэхгүй ам чинь тэр олон залууч юу би чи орилоо чарлаад уйлж малаад ерөөсөө яах юм байхгүй. Тэгээд энэ гудамжныхан бүгд гарч ирээд би өөр ам авраараа гэж хашгичиж тэгээд цагдаа дуудаад тэгжээ зогсож байгаа байхгүй. Гэртээ сууж байхад нь л том машин ирээд байшинг нурааж нүүхгүй гэвэл хашааг нь давуулаад машинаар дүүрэн овоосон шороо асгаад одоо нүүхгүй байхыг чинь харьяа гэх мэтэр оршин суугчдад дарамт учруулж айлган сүрдүүлдэг байсан тухай тэд ийхүү учирлаж байна. Хойгоор явсан ингээд барилгачийн зурдаар гудамжаар ингээд энэ байшин барих гад барилга барих гад том ингээд машинад явж байгаа барилгын машинад. За яг хөө тэрийг явсан айл хойдлогын гудамжийн айлууд нь энэ чинь маш их тоосчлж байна. Бид нарын эрүүл мэнд тий орчин бохирдоод байна. Бид нар амьд явах батгаа алдагдаад байна гэсэн чинь хогч нь та нарын хинд байгсан. Нүгөө явахгүй зайлахгүй юу гэж хандах жишээтэй. Тэгээ нөгөө эмэгтэй чинь нэг багш хүүхэн байгаа л да надтай адилхан. Охин хүүхдтэйгээ хоёлаа гарчаад ингээд явуулахгүй гэсэн чинь дайраад хайчих. Юу гэх тэр жолооч дайрахын тэр хүмүүсийг ойлгомжтой шин. Хөөрхөн сүлдээ нөгөө хүүхэн чинь аргаа хараад бүр зодуулаад ирэхэн та нар миний эрхэн талж байгаа мөлгээ бүр машиныхын урдуур зам дээр хөндлөн хөвцсөн гэж байгаа шүү дээ. Бүр тийм ийм байдлаар улсын бодлого явагдана гэж байхгүй. Бас нэгэн жишээг дурдхад Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэн танаа ажил удаашралтай байна. Үүнээс гадна иргэдийн газрыг метр квадратыг нь 100-аас 200 мянган төгрөгөөр үнэлж байгаа нь шудраг усайна гэдгийг ЗАГ компанид учирлаад бид газраа өгөхгүй өөрийн эзэмшлийн газартаа орон сууц барина гэсэн саналыг тавьсан байна. Гэтэл тэд хэрвээ ийм асуудал тавьж байгаа бол бидэнд 2 өрөө байр өгөө гэсэн хариултыг өгчээ. Иргэн хүн өөрийнхөө эзэмшлийн газар дээр орон сууц барихад ЗАГ гэх компани зөвшөөрөл өгч бүр иргэдээс орон сууц нэхэд сууж явах юм а. Дахин нэртэй далд бизнесээ зогсоогооч. Бид өөрийнхөө гэрт илэг бүтэн тайван амгалан амьдрмаар байна гэж арга ядсан иргэд анхааруулж байна. Нэг л өдөр орон гэргүй болж айл айлаар хоног төрүүлж хэрэгжихгүй байгаа ажлыг 2 жил гаруй хүлээж цөхөрсөндөө тэд хотын дарга бидний итгэлээр битгий шоудаад бай гэсэн хатуухан үгсийг дайж байна. Сонгуулийн өмнө хороо бүрт очиж иргэдтэй уулзаж сайхан үгсээр хүлээлт үүсгэсэн хотын дарга өнөөдөр иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох нь битгийх л хариуч хүргэлэхгүй байгаад тэд гомдолтой байна. Үнэхээр л эхлүүлсэн ажлаа үр дүнтэй шуурхаа дуусгаж иргэдийг хохирлохгүй болгож чадахгүй байсан бол анхнаасаа том амлж худлаа ажил хэрэгжүүлэхгүй баймаар юм шүү хотын дарга.